Орхон аймгийн бүсийн оншилгын амжилтны төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасаг. Эрдэнэт хотын эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжлийн нэгэн чухал хэсэг болсон Орхон аймгийн бүсийн оншилгын амжилтны төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасаг нь 1974 оны 6 дугаар сард төрхийн 2, дотрийн 4 ортогоор эмнэлэг вагон сууцанд анх өв таалгаа нээж байлаа. Тухайн үед бага хэмжээр баасан цэвэрлэгчаар доламсүрнээр ажиллаж их нэрийн тусламж үйлчилгээг эхлүүлсэн түүхтэй. Төрхийн анхны түүхийг бага хэмж Чойжлийн Марина нээж 1974 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрдэнэт хотын анхны иргэн Чойндингийн өвгөн эрдэнэ мэндэлснээр төрөх тасгийн түүхийн хуудас эхэллээ. 1974 оны 7 дугаар сарын 20-ноос анхны их баригч бага хэмжээр Цэрма Марина нар ажиллаж эхэлсэн бол мөн оны 8 дугаар сард вагон сууцанд байрлах эмнэлэгт анхны кесар хагалгааг Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн эхэмж должин амжилттай хийжээ. 1979 онд дотрийн тасаг тусгаарлагдан төрөх мэс заслын нэгдсэн тасаг гэсэн бүтэцтэй ажиллаж байгаад 1980 онд төрөх эмэгтэйчүүдийн 20 ортой бие даасан тасаг болж өргөжин хөгжсөн байна. Улмаар 1983 оны 1-р сард мэс заслын тасгийн нэг хэсэгт төрөх эмэгтэйчүүд жирэмсний эмгэгтэй эхчүүдийг хүлээн авч тухайн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, хүчил төрөгчийн төвлөрсөн систем, дотоод холбоо бүхий орчинд тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ. Өнөөдөр төрөх эмэгтэйчүүдийн тасаг нь 90 ортой үйл ажиллагаа явуулж байгаагаас төрхийн 70 эмэгтэйчүүдийн 20 ортойгоор их нэрийн эмэгтэйчүүдэд төрөлдсөн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус тасаг нь төрөх төрсний дараах хүлээн авах эмэгтэйчүүд жирэмсний эмгэг, өндөр эрсдэлтэй жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн амбалт ор нөхөн үржихийн тусламжийн хэсгүүдтэй. Өнөөдрийн байдлаар тасагт 14 эмч, 27 их баригч, туслах совилогч 4, 10 үйлчлэгчээс бүрдсэн нийт 55 ажилтнтайгаар их нэрийн эрүүл мэндийн төлөө тасралтгүй ажиллаж байна. Мөн төрөх эмэгтэйчүүдийн тасгаас Монгол улсын хүний гавьяа тэмч цол хүртсэн 2 эрхэм төрөн гарсан нь хамт олонний бахархалд амжилт юм. Ер нь бол энэ нэгдсэн эмнэлгийг 17 жил болж байхад нь би анх ирж ажилласан байлээ. Түүнээс хойш одоо би тасралтгүй 33 жил ажиллаж байна. За энэ хугацаанд бол манай төрөх тасаг бас нэгдсэн эмнэлгийн болон бүсийн онцлогын эмчилгээ төвийн маш том тасагтаа орж явдаг. За тэгээд маш хариуцлагатай албыг хашдаг ийм хамт олон байгаа. За тэгэхээр тасгийнхаа нийт хамт олондоо болон ажиллаж байсан үе үеийн ахмад эмч нартай одоо ажиллаж байгаа эмч нартай баярын мэнд хүргье. За би энэ төрөх тасагт 1993 оноос хойш 33 жил ажиллаж байна. Тэгээ ингээд Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн ажиллаж байсан үе үеийн эмч совилогч их баригч нийт ажилчдаа бүсийн онцлогын эмчилгээний төвийн 50 жилийн баярын мэнд төвшүүлье. Төрөх эмэгтэйчүүдийн тасаг нь орчин үеийн оншилгын эмчилгээний дэвшилтэт аргуудыг орон нутагт анхлан нэвтрүүлж ирсэн түүхтэй. 2010 оноос орон нутагт анх удаа нөхөн үржихийн цогц төвийг байгуулж, нөхөн үржихийн насны эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж, үр хүндлэлтийг бүртгэж мэдээлдэг болсноор аюултай үр хүндлэлтийг бууруулахад бодиттой хөв нэмэр оруулсан байна. 2012 онд төрөх эмэгтэйчүүдийн тасгаас нэрийн тасгийг бие даан байгуулсан нь Монгол улсын хэмжээнд орон нутаг дахь анхны жишг болсон юм. Мөн энэ үеэс эмэгтэйчүүдийн хэсэгт хэвлийн дурангийн мэс засал нэвтэрч, жижиг хүрцээр эмэгтэйчүүдийн хагалгааг хийгдэж, өвчтөнд зовир багтай эдгэрэлт хурдан мэс засал хийгдэж байна. 2013 оноос давсаг сойх мэс засал өргөжөж, давсаг сойх тор тавьдаг болсноор олон улсад хийгддэг хагалгааг орон нутагтаа хийж, нөхөн үржихийн болон цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн зовир шаналгааг багасгаж байна. 2018 оноос төрөх үйл ажиллагааг зөөлөн аргаар сэдээж, умаа урагдахаас сэргийлдэг баллон катетрал сэдээж, төрүүлэх аргыг нэвтрүүллээ. 2021 оноос жирэмсэн эмэгтэйчүүдийн умаан хүзүүний дутмагшлын үед умаан хүзүүнд оёдол тавих аргыг нэвтрүүлснээр зурчсан зулбалт, байнгын дутаг төрдөг эхийн жирэмсний тээлтийг гүйцээх нэгэн шинэ аргыг амжилттай нутагшуулад байна. 2025 оноос хэвлийн хүндийн дурангаар умааг бүхлээр нь авах мэс засалд умаан хүзүүний өөрчлөлттэй эмэгтэйчүүдэд умаан хүзүү өөлөх клип эмчилгээнээс гадна умаан хүзүүг конизац хэлбэрээр өөлөх мэс ажилбарыг нэвтрүүлж олон улстай хүл нийлүүлэн ажиллаж байна. Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасаг нь сүүлийн 10 жил хэвлийн хөндийн дуран болон умаан хөндийн дурангийн мэс заслын эмчилгээг нэвтрүүлж сүүлийн 2 жилд ургийн перинатологи онцлогоо нэвтрүүлсэн ургийг амжилттай байна. Бүсийн онцлогын эмчилгээний төвийн нийт ажилчин албан хаагчдаа төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зүгээс халуун баяр хүргье.
Ийхүү засгийн хамт олон улсын жишг үндэсний онцлогт нийцсэн тусламж үйлчилгээний дэвшилтэд арга барилыг нэвтрүүлэх, эмэгтэйчүүдийн дурангийн агуулгааг өргөжүүлэх, тоног төхөөрөмжийн шинжилтийг тасралтгүй хийх, их нэраад ээлтэй орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд ажиллаж байна. Тэд их барихын яаралтай тусламж, хэвийн болон хаалгааны төрөлд нэрaan тусламж үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй чанартай шуурхай хүргэж, их нэрaan эрүүл мэндийн төлөө мэдлэг ур чадвараа тогтмол хөгжүүлэн ажилласаар байна. Орхон аймгийн Бүсийн оншилгын эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасаг